Аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаараа газрын зөвшөөрлгүй баригдсан орон сууцны тухай, аймгийн аварга малчин шалгаруулах журам хилэлцэх тухай, аймгийн хэмжээнд 2017 онд зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнүүдийн төлөвлөгөөний төсөл гэсэн үндсэн 3 асуудлыг хилэлцлээ. Өөрөөр хэлбэл асуудал тус бүрийг хариуцсан байгууллага албан тушаалтнуудад боловсруулан аймгийн засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулж тэдний санал бодлыг сонсон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар аймгийн засаг даргын захирамж гарган ажиллахаар болж байна. Энэ удаагийн зөвлөлийн хурлаар хилэлцсэн хамгийн эхний асуудал болох газрын зөвшөөрлгүй баригдсан орон сууц барилга байгууламжийн талаар газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч Дөлбаатарл танилцуулж зөвлөлийн гишүүд саналаа хэллээ. Ногоон байгууламж, авт зогсоол, номер, одоо юу гэдэг доторх номер, хогны асуудал юу гэж хийхгүй байна. Тэгээ өөрөөр хэлбэл одоо прогресс сургуулийн чинь иргэн тойрон бол ерөнхий төлөвлөгөөгөөр орон сууц гэж байхгүй. Прогресс сургуулийн иргэн тойрон ерөөсөө л хувийн орон сууц барих хэрэгтэй. Гэтэл хувь хүний хашаа худалдаж авчаал тэндээ дуртай юмаа барьдаг. Тэр ерөнхий төлөвлөгөөгөө барихгүй мэргэжлийн байгууллагууд нь төрүүл зөвшөөрлийн нүгж бариулдаг. Ингээл бүх буруутай үйлдэл мэргэжлийн байгууллагууд байх. Усын бол орон нутгийн төсвөр хийж байгаа барилга байгууламжийг хөрөнгө оруулалтуудыг хүлээж авах журмыг бол бид нар бас харилцан ярилцж чад боловсруулсан байгаа. Тэгтэл бол сангийн амнаас бол холбогдлолтой журам нь бас хүчингүй болоод дахиад шинэ журам шинжлэгдсэн учраас бид нар энэ журмаа дахиж шинжилье гэдэг юун дээр хүрсэн байгаа. Тэгээ техникийн зөвлөл байгуулах талаар бол яг тэр журамтай холбогдуулаад захирамжийн төсөл энэ төр бол бүгд бэлэн болцсон байна. Техникийн зөвлөл байгуулъя гэдэг шийдвэр дээр бол бат зогсож байгаа. Ховд аймгийн хэмжээнд газрын зөвшөөрлгүй баригдсан хэд хэдэн орон сууц барилга байгууламж байгааг газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас мэдээлж байна. Нэгэнт хувь хүн компани аль нь ч бай хөрөнгө гаргаад барьчихсан учраас түүнийг нь буулгах хураах боломжгүй. Харин хууль дүрмийн дагуу торгуулийн арга хэмжээ авна. Цаашдаа ийм байдлыг дахин давтахгүй байх тал дээр ч анхаарч ажиллахаар болж байна. За газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас баримталж байгаа гол бодлого маань нэгдүгürt төгслийн төлөвлөгөөтэй нийцүүл, хоёрдугаарт норм дүрм журмын дагуу, хууль журмын дагуу эхлэх үргэлжлэх зөвшөөрлөө авах гэсэн үндсэн хоёр шаардлага тавьж байгаа. Цаашдаа энэ зөвшөөрлгүй эхэлсэн барилга объектыг яах вэ гэж асууж байна те. Энэ дээр нэгдүгürt мэргэжлийн хяналтын байгууллагатай манай хамтран ажиллана. Шаардлагатай гэвэл төрийн байгууллагын зүгээс холбогдох норм дүрмийн дагуу акт үйлдэн, зогсоон, торгон дээрээс нь одоо үйл ажиллагааг жигдрүүлэх, одоо эхлэх зөвшөөрлөө нөхөж авах, олгох, зураг төслөө батлуулах гэсэн үндсэн шаардлагуудыг цаашдаа тавиа. Ховд аймгийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнийхэн дагуу хөгжүүлэх ёстой. Тийм ч учраас мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж ажиллах шаардлага байгааг зөвлөлийн гишүүд хэлж байсан. Ялангуяа барилга орон сууц барих зөвшөөрлийг олгодог зөвлөлтөй болох тэр зөвлөлөөрөө ярилцаж байж зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзсэн юм а. Мэргэжлийн одоо инженерийн байгууллагууд маань бас энэ тухай аж ахуйн нэгж байгууллагуудад одоо техникийн нөхцөл болгодог. Энэ нь бол одоо техникийн нөхцөл авчихлаар нөгөө хүмүүс одоо дараа нь зөвшөөрлөө хойноос нь хөцлөд авчих болдгоо гэдэг ийм байдал үүсчээд байгаа учраас одоо техникийн зөвлөл гэж аймгийн хэмжээнд одоо тийм зөвлөлийн бүрэлдэхүүн байгуулахар боллоо. Энэ хөө зөвлөлөөр бол бүх инженерийн байгууллагуудын одоо холбогдох ерөнхий инженер одоо холбогдох хүмүүсийг оролцуулаад энэ зөвлөлөөр одоо техникийн нөхцөлөө одоо олгодог байхаар ингэж шийдвэрлэж байна. Аймгийн аварга малчин шалгаруулах журмын талаар хүнс хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч Баатар Зориг аймгийн хэмжээнд 2017 онд зохион байгуулах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний талаар аймгийн засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Гамболд Альманаар мэдээлэл хийж зөвлөлийн гишүүд саналаа хэллээ.